За сайн байцгаана уу? Та бүхэнд энэхүү гайхалтай өдрийн мэндийг хүргэе. За хамт хараа өнөөдөр нэгэн гайхалтай шинэ бичлэгээрээ та бүхэнтэйгээ уулзаж байна. За өнөөдрийн бичлэг бол ямар нэгэн цаг хугацаа заагаагүй. Энэ бичлэгийг үзэж байгаа хугацаанаас хойш 3 сарын энергийг харуулж байгаа ийм бичлэг байгаа учраас та бүхэн үзэж байгаа өдрөөс эхлээд тооцоод явчихад болно. За өнөөдрийн сэдвээр 3 сарын дараа таны амьдралд яг юу өөрчлөгдөх юм бэ те? Энэ 3 сарын хугацаанд та яг юу анхаарах ёстой юм? 3 сар гэдэг бол бидний амьдралыг хангалттай өөрчлөх те ингээд 360 градус эргэх боломжтой юм хугацаа байж байгаа. Тэгэхээр үүн дээр нь үндэслээд 3 сар гэдэг чинь бүхэл бүтэн улирал шүү дээ те. За тэгээд бүхэл бүтэн улирлын хэмжээнд таны амьдралд яг ямар өөрчлөлтүүд гарч байгаа юм, ажил, карьер, хайр дурлал, харилцаан дээр нь юу анхаарах хэрэгтэй, ямар зөвлөгөөнүүд байгаа. За дээрэс нь өвөг дээдсээс нь яг ямархуу зөвлөгөөнүүдийг өгж ийна гэдгийг би өнөөдөр маш сайхан та бүхэндээ харж өгөх ийм гүнзгий уншлагыг хийх гэж байна. За уншлага хийх гээд маш гоё сайхан довдолж байна. За тэгээд хэдүүдээ сэдвүүдэд танилцуулъя. За уламжлал ёсоор энергийн шалгалт бол байж байгаа. За тэгээд таны амьдрал яг 3 сарын дотор ирэх гинти эргэлт юу байх вэ гэдгийг би харж өгнө. За түүний дараагаар 3 сарын дотор таны анхаарах ёстой зүйл юу байгаа вэ? Тэ зөвлөгөө тань хамт би харж өгөх байгаа. За тэгээд мэдээж бичлэг маань нэмэлт төлбөртэй хэсэгтэй. Нэмэлт хэсэгт бол хайр дурлалын харилцаан дээр нь өгөх зөвлөгөө болон ерөнхийн энэ 3 сарын хайр дурлалын харилцааны энерги ямар байх юм гэдгийг харж өгнө. За мөн дээрэс нь ажил, карьер, мөнгө, санхүү, бизнес те энэ дээр нь бас ямархуу төлөв байдалтай байх болоод зөвлөгөөг бас авч өгж байгаа. За тэгээд мэдээж гарчиг дээр байгаагаар өвөг дээдсээс өгж байгаа тэр нууц мессеж ямар мессежүүдийг та бүхэндээ хүргэсэн байгаа вэ гэдгийг би харж өгнө. За тэгэхээр та бүхэн минь уншлагатайгаа хамт байгаарай. Ингээд хэдүүлээ олон юм бодлоггүйгээр өөрт хамгийн их таалагдсан аль нэг хүзрийг сонгох групп сонголтын хэсэг рүү орцгоё. За сайн байцгаана уу? Манай нэгдүгээр группийн маань нээлттэй уншлагатай төвтэй морил. За манай нэгдүгээр группийн бол Эро гэд энэ аркетипаас сонголтоо хийсэн хүмүүс байгаа. За хамгийн ихний асуудал буюу энергийн шалгалтаа ерөнхийдөө хэдүүлээ хийцгээе. Зөв группийг сонгосон байна уу? Буруу группийг сонгосон байна уу гэдгийг нэг чек хийцгээе. За манай нэгдүгээр группийнхний энергийн шалгалтын дээр та хэд маань өөрсдөө Эро хүзэр сонгосон хүмүүс байж байгаа. 10-ын сэлэм болоод 6-гийн сэлэм High Priestess гэдэг хүзрүүд маань энергийн шалгалтаар гарч ирсэн юм. За тэгэхээр манай нэгдүгээр группийнх нь нэлээд ядарчихсан, туйлдчихсан байгаа хүмүүс байна гэж харагдаж байна. Ямар ч тач дотроо би ахиж ингэж мэдрэхийг хүсэхгүй байна. Би ахиж юм байж чадахгүй гэсэн айгүй энергитэй байгаа харагдаад байна. За 10-ын сэлэм болохоор яг нэг юм та хэдийн амьдралын нэг юм айгүй том үе шат дуусч байна. Энэ ажил, карьер, хайр дурлал юу ч хийж магадгүй. За ямар ч хийсэн гэсэн харилцаанд айгүй их итгэлээ өгсөн байсан, айгүй хүлээдэг байсан. Тэ эсвэл өнгөрсөн тэр аль нэг цаг хугацаанд нэг өнгөрсөн болсон тэр нэг зүйлээс айгүй юм дотроо шарах авцсан байдалтай байгаа хүмүүс байж магадгүй гэж харагдаж байна. Хамгийн гол нь биш дээ юу харагдаад байгаа юм гэхээр тэр өнгөрсөнд авсан шарах хэцүү зүйл чинь яг ингээ өнгөрсөн цаг хугацаанд аль хэдийн өнгөрсөн байгаа харагдаад байна. За тэгээд тэр яг өвдөлт тэр өнгөрсөнд авсан тэр шархаасаа яг юм босож эхэлж байгаа энерги дээр явж гинэ гэж харагдаж байна. Ажил, карьер дээр уналтанд орсон ч юм уу, хайр дурлалын харилцаан дээр хэцүү байсан ч юм уу, тэр зүйлийг ямар ч гэсэн даваад гарцсан, туулцсан байгаа энерги байна. За тэгээд 6-гийн сэлэм гарч ирсэн. Яг ингээд манай нэгдүгээр группийн яг юм
одоо энергийн юм шилжилтийн яг үйл явцтай байна гэж харагдаж байна. Энэ нь одоо юу гэлтгээд байгаа юм гэхээр одоо сэтгэл санааны хувьд яг юм жоохон докторгүй байгаа юм шиг байгаа боловч дотроо ингээд өөрийгөө би эндээс явах ёстой, тэ би ингээд өөрийгөө бодох ёстой байна, би өөрийгөө аврах ёстой байна гэдэг ч юм уу. Би илүү тайван байдал руу шилжмээр байна гэдэг тэр энерги дээр байна гэсэн үг. Тэр нь одоо ингээд заавал ингээл нүүгээл явах гал ийм утгатай бол биш. Зүгээр одоо юу гэж хэлээд байгаа юм гэхээр тэр нэг харилцаанд байгаа тэр нэг хүнээс ч юм уу те би ингээд айгу 5 мэдрэмж аваад би холдмоор байна ч юм уу эсвэл айгу химаадтай хэцүү байдалд байсан тэрийгээ би одоо энэ бодлосоо би салмаар байна гэдэг ч юм уу те ингээ өөрөө айгу буруу татдаг байсан байгаа харагдаад байна. Эсвэл айгу юм сэтгэл өвтгсөн үйл явдлууд айгу тохиолдсон тэр зүйлээсээ ингээд би ингээ холдох хэвээр явах хэвээр гэж бодод байгаа энерги байна гэсэн үг. За тэгээд манай 1-р группийн дээр сайн анзаарах юм бол high priestess гэдэг хүзэр 2 удаа гарч ирсэн байж байгаа. Тэгэхээр надад шууд хүзрүүдэд татхад юу мэдэгдсэн гэхээр ялтачгүй амар сүнсний сэрэлт ирчтэй явагдаж байгаа энерги байна. Дээрэс нь айгүй юм зүүн совин өндөрсөж байгаа энерги байна. Манай 1-р группийнхан айгүй юм зүүн совин өндөртөг хүмүүс байна гэсэн үг. Тэгээ хин юу гэж хэлээд байгаа те хин нэг надад нэг үг хэллээ гэж бодоход тэрний цаадах яг санаа утга санаа нь юу байсан гэдэг үггүй харж чадж байгаа гэсэн үг те. За тэгээд ер нь эрос хүзэр маань өөрөө юу хэлтэж байгаа юм гэхээр яг нэг юм сэргэлтийн үе дээрээ явж ийн гэж таад харагдаад байхгүй эсвэл яг сэргэж байгаа тий амар хэцүү зүйлсийн дараа босч ирэх гэж байгаа хэцүү харилцааны дараа өөрийгөө сэргэж эхэлж байгаа тий амьдрал нэг юм би ингэж байж болохгүй юм байна би ингэж цаашаага босох хэрэгтэй юм байна гэж юм сэрж эхэлж байгаа энергийг харуулад байна гэж хэлээд байгаа байхгүй юу. Ямар ч байсан гэсэн өнгөрсөнд бол тийм сайхан зүйлсэг бол дагуун туулаагүй айгүй юм өвдөлттэй хэцүү зүйлсүүдийг туулсан байгаад харагдаад байна. Амар юм итгэл найдвар тэгээл те ингээл гайгүй болчих واخ та гэд ингээд итгээд байсан гэсэн үг. Би тэр чинь ингээд хайр дурлалын харилцаач байж болно, ажил карьер дээр ч байж болох байхгүй юу. Тэгээ энэ бизнесийг би ингээд амжилттай аваад явчихна гэд одоо тэр бизнестэй ингээд бүх зүйлээ зориулаад цаг хугацаагаа зориулсан байж идэг. Гэтэл тэр нь яг санснаар болохгүй болохоор нөгөө зүрх сэтгэл айгүй бас шанал нь өвдөн те. Тэгэхээр хайр дурлалын харилцаа, бизнес, карьер юу ч байж болно. За тэгээд ерөнхийдөө яг энергиэр нь авч үзэх юм бол манай 1-р группийнхан биш те. 10 сэлэм дээр одоо сэлэм өдрүүд дээр нэлээ нэг юм ихэр жинлүүр хумхын ордны энерги байна. Жохо агаар мах бодтой энергиуд гэсэн үг. За тэгэхээр тэр нь заавал агаар мах бодтой одоо ихэр жинлүүр хумх биш байж болно. Тэр нь юугаар илэрхиэж байгаа юм гэхээр илүү их юм боддог. Ингээ ухаанаараа бүх зүйлийг логикоор шийддэг те. Одоо унтахынхаа өмнө бас айгүй их зүйлийг дахин бодоод байгаа энерги байна. Өөртөө айгүй их ярилцдаг ийм энерги айгүй их байна. Ер нь ялангуяа ихрийн ордны энерги бас айгүй хүчтэй харагдаж байна. Жохон юм хин нэгэнд одоо хэлж чадаагүй үгс үлдсэн ч юм шиг нэг юм харилцааны юм ойлголцлын асуудлууд үүссэн. За тэгэхээр бизнес, карьер, харилцаа, хайр дурлал бүгдэн дээр нь ингээд яг юм ойлголцож чадаагүй эсвэл буруу ойлгогдсон юм асуудлууд үлдсэн байж магадгүй байгаа харагдаж байна. За тэгээд бас юу харагдаж байгаа юм гэхээр одоо нэг юм угаасаа хэлсэн те ингээд өөрийгөө жоохон тайван байх гэж хэцүү орчноос холдохж байгаа энерги байна гэж хэлсэн. За тэгээд high priestess болохоор та хэд маань илүү юм юуны орд харагдаж байна гэхээр яг ихэр жинлүүр хумхта за тэгээд загас мэлхий хилэнцэн ордны хүмүүс бас байж магадгүй илүү одоо жоохон зүүн савын өндөртөө одоо сэтгэлээрээ бүхтийг айгүй юм гүн мэдэрдэг ч юм уу те өрөөнд орж ирээ тухайн өрөөний энерги тухайн хүний энергийг айгүй хурдан мэдэрдэг хүмүүсийн энергийг бас өөр дээрээ жоох авах гэдэг төрлийн хүмүүс байна. За ийм хүмүүс байх юм бол та хэд маань зөв группээ сонгосон гэж үзнэ. За ямар ч байсан гэсэн нэг шарахтай одоо хүнд хэцүү цаг хугацааг та хэд маань даван туулцсан байна. Тэгээд тэр өвдөлттэй тэр хэцүү зүйлээсээ ингээд холдож байгаа энерги байна. Тэгээ өөрийнхөө зүүн совинг бас айгүй сонсгож хичээж байгаа зүүн совин жоохон хүчтэй ажиллаж байгаа энерги байна. За тэгээд зүрхэн
зүрхэн хүрдэн дээр жоохон асуудалтай байсан байна гэж харагдаж байна. Ойрд жоохон зүрхний асуудлууд одоо нөгөө зүрхний хэм алдагдах эсвэл одоо сэтгэл санаагаар унах ч юм уу те айгүй өвдөлттэй зүйлүүдийг туулж исэн гэж хэлсэн шүү дээ. Тэрнтэй холбоотой энэ зүрхэн хүрд жоохон садцсан байсан байж магадгүй байгаа энерги ажиглагдаж байна. За тэгэхээр иймэрхүү энерги харагдлаа. За ийм энергитэй хүмүүс маань байгаа болвол та хэд маань зөв группээ сонгосон гэж үзэх нь байна. За тэгээд дараагийн хэдүүлээ гол асуулт руугаа орцгоё. За таны амьдралд одоо 3 сарын дотор ирэх тэр гинтийн эргэлт тэр өөрчлөлт юу байгаа вэ гэдэг дээр манайхан дээр Knight of Pentacles болон 9 сэлэм тэгээ High Priestess гэдэг High Priestess маань дахиад гараад ирсэн. За тэгэхээр эндээс юу ажиглагдж байгаа юм гэхээр энэ 3 сарын дотор нэг амар юм том дэлбэрэлт шиг те ингээл нэг юм бүх юм ингээл 360 градус ирэх гээд байгаа юм шиг биш. Жохон нэг юм одоо за хүзэр тус бүрээр нь тайлбарлая ерөөсөө Knight of Pentacles гарч ирсэн байна. За энэ Knight of Pentacles ч юм бол өөр юм хурдан одоо бүх зүйлийг шийддэг хүзэр биш. Илүү юм алхамаар жоохон удаанаар тавьдаг юм хүзэр ахгүй. За тэгэхээр энэ ойрон 3 сарын хугацаанд юу мэдрэгдэж байгаа юм гэхээр ийм жоохон юм удаан юмсыг айгүй нухацтай бодсон алхамаар ингээ өөрийгөө урагшлуулсан ийм энерги байна гэсэн үг. Одоо магадгүй энэ 3 сарын хугацаанд та одоо ингээд бүр ийм ингээл гинтийн огцомтэй гинт нүчлээ, гинт салчлаа, гинт огцом ингээл дэшээ дэвшчлээ гэдэг энерги ажиглагдахгүй байж магадгүй гэсэн үг. Гэхдээ ямар ч байсан гэсэн амьдралын хүрд эргээд аажмаар өсөд явж байгаа урагшаа алхаж байгаа юм энерги байна гэсэн үг. За тэгэхээр бас манай 1-р группийнхан жоох айцтай байна гэж бас харагдаж байна. 9 сэлэм гарч ирж байгаа байхгүй. Тэн дээр юу ажиглагдаад байгаа юм гэхээр ингээд нэг юм сүүлийн үед айгүй жоохон 50 унтаж чадахгүй айгүйх зүйлийг бодоод аваад байсан байж магадгүй байгаа харагдаад энэ өөрийгөө буруутгадаг ч юм уу те. Одоо буруу шийдвэр гаргачих уу дээ ч юм уу ингээд нэг юм айцуд байна гэж харагдаад байна. За тэгэхээр тэр нь ингээд одоо ирээдүйд би юу н яах юм бол миний амьдрал юу н яаж өрнөх юм бол гэсэн бодлуудад айгүй харагдаад байна. Энэ яг сүнсний сэрэлт явагдаж байгаа энэ нэг юм уюут шиг харагдаад байгаа байхгүй юу? Гэхдээ та ер нь айдас гэдэг чинь нөгөө бодит байдлаас хитээсэн хүнд хэцүү зүйлийг бид нэр айгүй нөгөө айдсаар том болгоод харчдаг. Яг бодит зүйл бол биш гэдгийг бас санах хэрэгтэй манай 1-р группийнхан. За ирээдүйн 3 сарын төлөв байдал дээр манай 1-р группийнхан одоо жоохон сэтгэл санаагаа зэгцлээд тэр ааж байгаа тэр нэг асуудал байгаад байгаа штэ. Тэрнтэйгээ ингээд тулгарч байгаа харагдаж байна. Одоо би өөрөөгөө ингэж зовоож амьдарч чадахгүй гэд ч юм уу те эсвэл ямар нэгэн зүйл тохиолдоод таны амьдралд одоо тэр яг аажсан зүйлтэйгээ та яг нүур тулж байгаа энерги байна гэж харагдаад байна. За тэгэд High Priestess одоо амар чухал мессежийг өгж байгаа байхгүй юу? Таны амьдралд энэ тохиолдож байгаа зүйлс биш дээ. Илүү ингээл гадна талдаа, гадна орчиндөө одоо тэр материаллык зүйлс гэхээсээ илүү энэ цэвэр таны энэ дотоод мэдрэмж, дотоод сэтгэл санаатай ч айгүй холбоотой байна гэж харагдаад байна. Та дотроо ингээд ямар нэгэн зүйлийг зүгнөөд ч юм уу те айгүй бодож байгаа. За ингээд ийм болчихгүй, тийм болчихгүй ч юм уу те ингэж айгүй бодож байгаа зүн совинч ажиллаж байгаа энерги байна те. За тэгээ заримдаа ингээд тэр нэг хүний хэлсэн үгэнд биш ингээ өөрийгөө сонсч эхэлж байгаа харагдаад байгаа байхгүй юу те. Тэгэхээр яг таны тэр нэг айгаад байсан, айдастай байсан, айдас тавтаад байсан тэр нэг харилцаа ч юм уу, тэр нэг бизнес карьер ч юм уу юу ч үгүй. Тэр зүйлтэйгээ яг нүүр тулаа тэр бүх зүйл ингээд ийл болж байгаа харагдаад байгаа байхгүй юу? Яг таны эсвэл дотроо яг зүн савнгороо мэдэрчсэн те энэ яг ингэх байх таа гэж ботсон зүйл чи биелж байгаа юм шиг харагдаад байна гэсэн үг. Батлагдчихж байгаа ч юм шиг те. За тэгэхээр
бас манай 1-р группийн энэ ойрын 3 сарын ирээдүйдэр биш тэ тэр нэг удаан хүлээж исэн бас хариу байна. Юу хүлээж исэн те тэр зүйл дээрээ яг юм шийдвэр гарч байгаа энерги байна гэсэн үг. Одоо бүтгэхгүй болов гэсэн айдас байсан байж магадгүй байна. За тэгэхээр тэр нь яг одоо бүтэж байгаа ч юм уу те эсвэл та дотроо аль хэдийнэ бодсон байсан. Энэ зүйл бүтэх юм шиг байна, бүтэхгүй юм шиг байна гэдэг ингээд зүүн саймгаараа мэдэрсэн байсан тэр зүйл чиг батлагдаж одоо бүтэх тал руугаа эсвэл бүтэхгүй тал руугаа яг шийдэгдэж байгаа гэсэн хариу авч байна. Юу ч хүлээж ирсэн, бизнесний хариуч хүлээж ирсэн юм уу, ажлын хариуч хүлээж ирсэн юм уу, тэр харилцаагаа яг нэг тийш нь болгох гээд хүлээж ирсэн юм уу ч юм уу те. Тэр болгоноосоо хариу авж байгаа энерги байна шүү. За тэгэхээр иймэрхүү энергиуд ажиглагдаж байна. За ойрын 3 сарын одоо таны анхаарах ёстой зүйл болон зөвлөгөөн дээр дэсэн 3-ын зоос де лавер гэдэг хүзрүүд маань гарч ирсэн байж байгаа. Сан бол их сайхан хүзэр тийм ээ манайхан. За тэгэхээр ер нь бол ойрон 3 сарын анхаарах зүйл гэхээсээ илүү бас жоохон эрэг хүзрүүд гарч ирсэн байна. Эрэг хүзрүүд боловч бас айгүй чухал анхааруулуудыг өгөөд байна. Ер нь бол өөрийгөө дарж нууж байх цаг хугацаа биш байна. Ойрон 3 сарын хугацаанд гэж хэлж байна. Өөрийгөө ил гаргах тий одоо гэртээ өөрийгөө дараад гуниглаад суугаад исэн ч юм уу ингээд ийм байсан бол та хэд ингээд ойрон 3 сард зүгээр суух өөрийгөө одоо ингээ ханд үүсгээд суух цаг хугацаа биш байна гэж хэлэх гээд байна гэсэн үг. Өөрийгөө ил гаргах. За ямар ч байсан гэсэн ойрон 3 сарын хугацаанд таны амьдралд айгүй юм тодорхой байдлууд бий болно. Одоо нэг юм яах гээд байгааг нь мэддэхгүй юм шиг байсан зүйлс айгүй тодорхой болж эхэлж штэ. За тэр нь бас таны хувьд жоохон баяр баясгалантай, илүү юм жоохон өөртөө ихтэй болж ирж байгаа харагдаж байна. За ер нь бол зөвлөгөөн дээр юу гэж хэлж байгаа юм гэхээр та өөрийнхөө тэр гой сайхан үн цэнийг өөрийнхөө тэр гой сайхан гэрлийг бити багасгаарай гэдэг мессеж орж ирж байгаа юм. Юуны тулд одоо сан хүзэр гарч ирсэн билээ. Энэ сан хүзрөөр та өөрийнхөө одоо яг энэ нарны гой гэрэл энергийг бусдад түгээгээрэй. Та бол нар хүзэр. Тэгэхээр нар хүн, нар энергитэй. Тэгэхээр энэ нар энергиэр та өөрийгөө бусдад түгээх ёстой. Өөрийгөө нууж хааж өөртөө хаалт үсгэж одоо тэр нэг гэртээ гарахгүй суугах бүгэх ч юм уу те энэ зүйл бол танд тохирохгүй энэ ойрон 3 сарын энерги дээр гэж хэлж байгаа юм. За тэгээд та хэд маань өөртөө нэлээ ингээд буруутгах гад жоохон санаа зовнилтой байсан бол юу гэж хэлэх вэ гэхээр битгий санаа зовоо те та хэд өөрийгөө буруутгах ямар шаардлага байхгүй гэж хэлж байна. Өөрийгөө буруутгаад хашаа суух те одоо би одоо өөртөө итгэлгүй юм байна. Би хангалттай сайн биш юм байна гэж ингэж хашаа суух ямар ч хэрэг байхгүй. Та хэд хангалттай одоо гэрэл энергитэй хүмүүс байна. Тэгэхээр зөвлөгөөн дээр бол ийм мессеж орж ирж байгаа шүү. Хүзэр гарч ирэх үедээ л гарч ирнэ. Тэгэхээр энэ мессеж танд зориулагдчих л байгаа бол та хэд маань сайхан өөрийнхөө сэргээгээд сип хийгээд босоод гоё эмгтээчүүд маань охтууд маань байвал гоё усанд ороод нүрээ будаад гоё хувцас өмсөд гар гэж хэлнэ. Одоо энэ зуны сайхан саруудыг ашигла те магадгүй та хэд маань энэ бичлэгийг хизээ үзэх юм. Тэгэхээр өөрийгөө сайхан тэр хийхийг хүссэн тэр яг дасгал хөдөлгөөнд уулзахыг хүссэн хүмүүс гараад уулз өөрийгөө бити ингээд харанхууд ингээд бүгээд суулгаарай гэж зөвлөгөөг өгнө. Ажил карьер дээр ямар өсөл дэвшилт хүсмээр байсан те ингээд хин нэгний үгээс болоод ч юм уу эсвэл тэр нэг авсан уналт одоо хэцүү зүйлсээс болоод за би ингээд одоо бүтэхгүй юм байна уу бүтлгүтчлээ за би ингээ өөрийгөө даръя гэдэг байдлаар биш. Энэ 3 сарын энерги дээр нар хүзэр гарч ирж байна гэдэг чинь үгүй та харин ч эсэргээрээ бусад дахиад хийх ёстой. Дахиад энэ тэр гоё гэрэл энергээ бусдад түгэх ёстой. Тэгжээч та амжилтанд хүрнэ.
Тэгжээж та өөртөөхөө тэр гэрэл энергийг асааж ээж гой сайхан одоо бодож сансан бүх зүйл чинь биелнэ гэж хэлэх гээд байгаа. За тэгээ 3-ын зас хүмүүсийн дэмжлэг ирж байна. Битгий санаа зов. Тэр ажил карьерийн хувьд энэ зөв одоо баг хамт олон те зөв орчин байна. Найз нөхдийн хүрээллийн хувьд одоо найз нөхөд чухалчилсан хүмүүс ээж болно шүү дээ. Тэднэрт маань сайхан мэдээ гэх юм бол яг гоё санаа нээлттэй гоё хүмүүстэйгээ нийлж байна. Тэ одоо хин нэгэн хүнийг одоо хүлээж исэн те ингээд би яг өөртөө төгссөн хүнийг хайж гинэ гэд хайр дурлалын тал дээр бодож исэн бол эсвэл миний хайртай хүн би ойрт хайртай хүнтэйгээ уулзраа олж чадсангүй бит хоёр ойлголцохгүй байна гэж ботсон хүмүүс маань байгаа бол битгий санаа зовоо ойлголцох хугацаа ирж байна. Өөрийн гэсэн ойлголцдог хүнтэйгээ учирж байна гэдэг мессежүүд гарч ирж байгаа юм те. Дэмжлэг өгдөг хүн, туслалцаа үзүүлдэг хүн те юу ч хийж болно. За тэгэхээр ер нь энэ дээр бас ямар одоо зөвлөгөө мессеж орж ирж байгаа, харуулга орж ирж байгаа гэхээр та тэр өөрийнхөө яг зөв орчин, зөв хүрээлэл гэдгээ сонгох, тэ ямар хүмүүсийг сонгох вэ гэдгээ юу чухал гэдэг мессеж орж ирж байгаа, тэ та хэдийн байж тэ юу ч хийсэн гэсэн заяа таны хийсэн ур чадвар, таны хийсэн тэр хичээл зүтгэл хүмүүсийн нүдэнд харагдаж эхэлнэ, үнэлэгдэж эхэлнэ. Битээ санаа зов. Тийм байс одоо тэр хүмүүсийн яг үндэ юу гэж хэлэх нь хамаагүй. За зүгээр өөрийнхоороо бай гэдэг зөвлөгөөг өгнө. Дээрэс нь хинтээ нийлэх вэ, хинтээ хамтрах вэ, хэнийг сонгох вэ гэдгээ та маш одоо өндөр цензуур тавьж сонго. Та өөрөө сонго. Хүмүүс таныг сонгох биш, та өөрөө сонгох ёстой юм байна гэдэг мессежүүд орж ирж байгаа шүү. За, ер нь бол таныг жижигрүүлдэг, таныг одоо сонсдоггүй, үл ойшоодог тэ нэг тийм хүмүүс эдэг штэ найз нөхөд одоо хажууд байгаа хүн ч юм уу тэ ингээд нэг юм бүлээддэг ч юм уу одоо ингээд гой сайхан зүйлс ингээ ярахаар ойлгодоггүй тэ таныг дарддаг, жижигрүүлдэг одоо би ингээд нэг санаагаа хэлчихээр таныг эн чи юм штэ тэр чин тийм штэ гэд ингээд байдаг хүмүүсээс юу н зайгаа ав гэж бас зөвлөгөө орж ирж байгаа. Тэ? Өөр биш тэ. Энэ зөв хүмүүстэйгээ холбогдох хэрэгтэй. Одоо тэр таныг жижигрүүлдэг байсан, таныг ойлгодоггүй байсан хүмүүсээс зайгаа аваад зөв хүмүүстэйгээ холбогдох хэрэгтэй гэдэг мессеж орж ирж байгаа. Таныг дэмждэг, таныг ойлгодог хүмүүстэйгээ илүү ойр бай гэдэг зөвлөгөөнөд орж ирж байгаа. За тэгээд The Lovers. Энэ бол айгүй гоё карт шүү дээ. Бас л ер нь бол сонголтыг илэрхийлнэ, хайр дурлалын харилцааг илэрхийлнэ. За ерөөхдөө ойрын 3 сарын ирээдүйд дээр та хэдэд яг нэг юм чухал сонголтын өмнө ирж байгааг бас харуулад байна. Энэ хайр дурлалын харилцаатай бас холбоотой байна. Та хэд бас хайр дурлалын харилцаан дээр энэ энергийн шалгалтаар гарч ирсэн асуудлууд бас жоохон хайр дурлалын харилцаатай холбоотой байсан байж магадгүй байгаад байна. За тэгэхээр тэрэн дээр яг нэг юм чухал сонголтын үе дээр ирж байна гэж харагдаж байна гэсэн үг. Тэ? За тэгэхээр зөвлөгөөн дээр юу хийж байгаа юм гэхээр одоо өөрийнхөө зүрх сэтгэлийг аягүй сайн сонсоорой гэж хэлж байгаа. Тэ? Одоо зөвхөн тэр сэтгэл хөдлөлөөрөө бүх зүйлийг бас шийдэх гээд байхтай биш. Тэр нэг өөрийнхөө үн цэн гэдэг зүйлийг аягүй сайн ойлгох хэрэгтэй гэж харагдаж байна манай 1-р группийнхан. Ямар нэгэн хин нэгэн хүнтэй харилцаанд орлоо гэхэд та өөрийгөө алдаал тэ өөрийгөө золиослоод байдаг харилцаанд байх ёсгүй. Тэ одоо нэг юм ажил карьерийн хувьд ярих юм бол таныг дэмждэггүй, таныг унтраадаг тэр орчинд та байх ёсгүй л ахгүй юу. Энэ одоо цэвэр бидний сонголтын асуудал шүү дээ. Бид нэр тэр харилцаан тэр намайг өвтгдөг, намайг зоодог тэр харилцааг одоо сонгохгүй юу гэдэг бидний асуудал. Бидний сонголтын асуудал хгүй. Тэгэхээр бид нэр тэр сонголтыг хэрхэн зөв хийх вэ гэдгээ бид нэр өөрсдөө сонгож шийднэ гэсэн үг.
Тэгээ lovers дээр ерөөсө цэвэр team message орж ирж байгаа. Бид нар яаж өөртөө сонгох юм гэхээр би ямар үед тайван байдгийг, би ямар үед гоё дэмжлэг авдаг, би ямар үед сэтгэл санаа айгу гоё өдрөг байдаг, би ямар хүнтэй хамт байхаараа гоё болчдөг, ямар орчинд байхаараа би дэмжлэгтэй байгаа юм шиг надад санагдаад байдгийн. Тэр болгоныгоо бодож хинтэй хамт байх авъя гэдгийг сонгох хэрэгтэй гэсэн үг. Магадгүй энэ дунд бас одоо би энэ компанийг сонгох уу, энэ компанийг сонгох уу, яах вэ те? Надад ийм сонголтууд байна гэж бодож байгаа хүмүүс ич магадгүй. Эсвэл би энэ хүнийг сонгох уу, энэ хүнийг сонгох уу, хинтэй хамт байх уу, хинтэй найзлах уу гэдэг ингээд бодож байгаа хүмүүс биш магадгүй. Тэгэхээр тэр сонголтыг та өөрөө л хийн. Өөрийгөө зовоох уу, зовоохгүй юу гэдэг сонголтыг те. Тэгэхээр тэрэн дээр өгөх зөвлөгөө нь та өөрийгөө л сонгоод, өөрийгөө л сонсоод юуг би сонгвол надад тэ сэтгэл айгу амар гоё юм дэмжлэгтэй байх юм бэ. Тэр сонголт таны сонголт байх ёстой гэж хэлэх гээд байгаа юм. Ерөөсөө мессеж нь. За тэгэхээр ийм байна. Манай 1-р группийн нээлттэй уншлага бол ийм байлаа. Зөвлөгөө мессежүүд нь илүү ойлгомжтой байх үүднээс би жоохон одоо гол зүйлүүдийг та хэдтэй тайлбарлаж ярьж өгүүлөө. Тэгэхээр та хэд маань нэмэлтийг авах юм бол үргэлжлээд нэмэлт хэсэгт болохоор хайр дурлалын харилцаа яг хайр дурлалын харилцаан дээр нь яг ямар төлөв байдалтай байх болоо зөвлөгөөг нь тусна авч өгч байгаа. За тэгээд ажил карьерийн бас төлөв байдал болон зөвлөгөөг авч өгөө. Тэгэд өвөг дээдсээс өгж байгаа тэр чухал мессежийг би хүргэж байгаа. За тэгэхээр та хэд маань нэмэлтийг аваад ороод ирэх юм бол би үргэлж нэмэлтийн мэдээллийг тайлбар хэсэгт болон доор пин комментээр бичээд үлдээч гисэн байдаг учраас та хэд маань ороод сайхан мэдээллүүд аваарай. Манай 1-р группийнхан Eros, Sun, эсвэл High Priestess гэд гоё комент үлдээж болно. Та хэд маань комментоо сэтгэлдээ чамгүй одоо үлдээж байгаарай. Тэр чинь надад айгүй гоё байдаг шүү. Би хүн болгоны бичсэн комментиг би уншдаг. Тэгэхээр та хэд маань комент үлдээхээ битгий мартаарай. Бас subscribe дарахаа битгий мартаарай. Би та бүхэндээ цаашдаа зөндөө олон гоё бичлэгүүдийг хийх болно, хүргэх болно. За тэгээд өнөөдрийн бичлэг, өнөөдрийн бичлэгийг маань одоо дэмжиж одоо ивент тэтгэж байгаа. Энэ лам гээд манай гоё юм лааны брэнд байж байгаа. За тэгэхээр энэ цагаан өнгөтэй лаанууд маань болвол энерги цэвэрлэх энергийн лаанууд. Удахгүй бас нөгөө вебсайт худалдаалагдах юмнууд нэгдэхээр та бас онлайнаар шүү захиалаад авч болох юм байна лээ. За дээрэс нь нөгөө Instagram хаяг нь байж байгаа. Instagram хаяг нь ламцэг candles гэдэг Instagram хаяг болон Facebook пэйжүүд байгаа л хам гэд таад маань ороод сайхан мэдээллүүдийг хараарай. Одоо энэ асаж буй саарл өнгөтэй лаанууд болохоор энэ мөнгө дууддаг буюу ажил карьерт анхаардаг хүмүүст зориулсан мөнгөний лаанууд байж байгаа. За тэгэхээр энэ ингээ 250 хэмжээтэй энд яг миний асаацсан байж байгаа 2 лаа болохоор 500 мг ийм том хэмжээтэй лаанууд байж байгаа. Ийм гоё маш гоё үнэртэй 100% органик лаанууд байна. Энэ болохоор 100 мг-ийн шилтэй гэт ингээд лаа хүргэж байгаа лаа захиалж байгаа хүн болгонд маш гоё гарын бэлэгтэй байж байгаа. Үнний хувьд бас маш боломжийн байж байгаа. Удаан шаталттай 100% органик лаанууд учраас хүний биед ямар ч сөрөг нөлөө үзүүлэхгүй юм байна лээ. За тэгээд бас ийм гоё одоо суур жевлри хийх одоо гоё чимэглэлээ хийх лаануудаа тавих юм гоё суурнуудыг бас бэлгэнд өгж байгаа. Эднэр бас худалдаалагдж байгаа юм байна лээ. Тэгээд та хэд маань бас сонирхохыг хүсвэл өнөөдрийн бичлэгийн маань ийм гоё лам брэнд маань гоё ивент тэгээд гоё лаануудаа илгээсэн байж байгаа шүү. Ийм гоё энерги цэвэрлэх болоод мөнгөний лаанууд мөнгө татах бизнес ашиг орлох одоо өсгөх тэ энергийг сайжруулах иймэрхүү гоё лаанууд худалдаанд гарсан байна лээ. За та хэд маань сонирхоорой, би тайлбар хэсэгт бас оруулаад өгнө. За ингээд өнөөдрийнхөө бичлэгтээ хамт байсан та бүхэндээ баярлалаа. Нэмэлтийг авах юм бол би хэлсэн тэ нөгөө тайлбар хэсэг болон комментуудаа та хэд маань сайн хараарай. Хай
Манай 2 дугаар группийн маань нээлттэй уншлагатай тавтай морил. За манай 2 дугаар группийн энэ archetype-аас default line гэдэг archetype-аас сонголтоо хийсэн хүмүүс байж байгаа. За энергийн шалгалтаар 10 зоос Knight of Swords 8 саваа гэдэг хүзрүүд маань гарч ирсэн байж байна. Одоо сайхан энергийн шалгалтаа хийчихнэ хэдүүлээ. За ерөнхийдөө энэ 3 хүзрөөс харахад манай 1-р уучлаарай 2-р группийн шүү. За энэ нэг юм гэр бүлтэй холбоотой асуудал эсвэл эд хөрөнгөтэй холбоотой асуудал. За эсвэл энэ нэг амьдралын нэг юм чухал асуудлууд дээр илүү анхаарч байгаа энерги байна гэж харагдаж байна. Ерөнхийдөө бол зөвхөн одоогийн энергиэр биш, зөвхөн өнөөдрөөр биш гэсэн үг. Бүр илүү холын ирээдүйг төлөвлөж байгаа ч юм уу те. Бүр том юм руу зорж байгаа ч юм уу те. Нэг ийм энергитэй байна гэж харагдаж байна. За 10 зоос ч юм бол өөрөө яг тэр энергийг гэлтгэж байгаа. Эсвэл манай 2 дугаар группийн илүү яг юм ажил карьер талдаа төвлөрсөн. За тэр нь нэлээд нэг юм мөнгөний мөнгөтэй холбоотой ажил карьертай төвлөрсөн хүмүүс маань байж магадгүй байна. За орон сууц, банк санхүү юу ч хийдгэн те. Тиймэрхүү зүйлтэй холбогдож ажилладаг ч юм уу. Эсвэл илүү ажил карьер дээр төвлөрж байгаа. За эсвэл нөгөө гэр бүлийн бизнес ч юм уу те. За тиймэрхүү зүйл дээр айгүй төвлөрж байгаа хүмүүс байна. За тэгээд fault line гэдэг чинь одоо нөгөө ан цав үүсхийг илэрхийлээд байгаа. Та хэдийн удаан хугацаанд нэг дарж явсан ч юм уу төвчж ирсэн зүйлс одоо нэг юм гин тесрэх гээд байгаа ч юм шиг ан цав үүсгээд байгаа ч юм шиг одоо байдалтай бас очсон тийм энерги байна гэж бас харагдаад байна. Knight of Swords дээр болохоор одоо энэ сэтгэл хөдлөлөөс илүү жоохон оюун ухаанаараа шийдвэр гаргах энерги дээр очсон байна. За тэгэхээр манай 2 дугаар группийн ийм гинтийн шийдвэрүүд гаргаж байгаа. Эсвэл гинтийн мэдгдлүүд гинтээ ирсэн. Эсвэл амьдралдаа гинтийн огцом шийдвэрүүд өөрчлөлтүүдийг хийсэн хүмүүс байна гэж харагдаж байна. Эсвэл хин нэгний хэлсүүгэнд амар цочирдсан ч юм уу. Эсвэл гинт нэг юм цочир мэдээ хүлээж авсан ч юм уу. Тэ эсвэл одоо гинт ингээд өөрийнхөө амьдралыг юу одоо ер нь хангалттай би одоо өөрөө ер нь би шийдлээ гэдэг нэг юм огцом байдал дээр очсон байгаад тэгж магадгүй хагаад байгаа харагдаад байна гэсэн үг. За ойрын үед толгой маш их ажиллаж гин. Айгүй их юм бодоод байна. За тэгээд юм тархитай холбоотой амар хурдан одоо ингээл гэлс энийг ингэчээ гэдэг юм энерги дээр байна. Жохон яарсан ч юм шиг те. Гэхдээ энэ дээр жохон нэг юм хит яарах юм бол жохон асуудлыг томруулж магадгүй байгаа гэсэн энерги юу н харагдаж байна шүү. За тэгээд 8 сав та хоёр манай 2 дугаар группийнхан дээр Knight of Swords гарч ирээд 8 саваа гараад ирсэн. Ялцчихгүй амар юм эсвэл амьдрал нь амар юм хурдтай өрнөд байгаа өдөр хоног нь мэддэхгүй хурдан гинт нэг аялал нисэж ирээл маргааш нь ажиллаад гэдэг ч юм уу те эсвэл өглөө нь бараг онгоцноос буугаал ажилдаа яваал маваал гэдэг ч юм амар юм нэг юм хөдөлгөөн донд байна. Амар ингээл одоо нэг юм хийж байгаа л тэрийгээ дуусгаад гэс дараагийн үйл ажиллагаараа яваал ингээд байгаа энерги амар байна. За ямар тач юм гацсан бол биш. Зүгээр л ингээл амар хурдтай бүх зүйл өрнөж байгаа амьдрал бараг нэгд өдөр эхэлж итэл гинт 5 дахь өдөр болж байгаа ч юм шиг те. Эсвэл нэгд өдөр өнгөрж итэл гинт бүтсэн болоод өнгөрцөө маргааш нэгдэх юм уу гэд ингээд явж байгаа амар юм завгүй нэрхтэй байгаад байгаа харагдчих байна. За тэгээд бас айгүй олон зүйлийг зэрэг эхлүүлж яваа, зэрэг амжуулж байгаа хүмүүс бас байвал та маань зөв группээ сонгосон байна.
амар юм гэрээ хилцээ ажил мөнгөний харилцаа одоо юу ч тийм энэ тэрнтэй холбоотой амар их бас асуудлуудыг зохицуулж яваа хүмүүс байна гэж харагдаж байна. За тэгээд fault line надаа юу гэж санагдаж байгаа юм гэхээр яг тэ таавар шиг амьдралт нь гинтийн айгүй юм дөргөлтүүд үүсэж байгаа гэж бас харагдаад байна. Одоо заавал тийм муу дөргөлт гэсэн утгаар биш одоо яг л тэ таавар шиг тэр зүйл тохиолдох ёстой байсан болоо тохиолдсон тэр зүйл бүтлгүүтэх ёстой бодлоо бүтлгүүтсэн юм шиг. Одоо нэг бүтэхгүй юм бол бүтэхгүй л байдаг шүү дээ гэдэг шиг. Иймэрхүү зүйл амьдрал нь айгүй тохиолдож байгаа хүмүүс байна гэж харагдаж байна. За ерөнхийдөө бол 10-ын зоос дээр надад ордны энергиэр тэр нөгөө өхөр охин матрын ордны энерги байна. Энэ нь одоо илүү ингээд ялан одоо мөнгө эд хөрөнгө яг юм доктортой амьдрал амар урт хугацааны төлөвлөгөөтэй байдаг хүмүүс байна гэж харагдаж байна. Амар юм амьдралд хариуцлагатай. За тэгээд би ингээм амар амьдралаа босгох ёстой гэдэг амар сэтгэлгээ өндөртэй хүмүүс байна. За дээрэс нь одоо миний гэр бүл, миний эцэг их, за миний энэ удам ухсаа гэдэг ч юм амар тийм юм хардаг. За тэгээд ингээд бас санхүүтэй холбоотой асуудлууд байна. Зарим нэг хүмүүст нь санхүүтэй холбоотой санхүүгийн дарамтууд байж болж байна. Тэр сэдвүүд бас айгүй хүчтэй орж ирж байна. За эсвэл нөгөө гэр бүлийн бизнес гэж хэлжсэн шүү дээ. Тэрнтэй холбоотой бас хөрөнгө хуваалтын маргаан ч юм уу. За тиймэрхүү зүйлүүд бас орж ирж байна. За Night of Sports байгаа учраас бас ихэр жинлэр хумхын ордныхан буюу агаар мах бодтой ордууд маань байна. Хурдан боддог, хурдан шийдвэр гаргадаг, одоо гүйлгээ ухаан сайтай хурдан яардаг, юмыг айгу хурдан хийдэг, жоохон төвчээргүй ч юм шиг хүмүүс байна. За тэгээд бас гал энергитэй нумын ордны энерги 8 Wands дээр ер нь нумын ордны энерги айгу хүчтэй орж ирж байгаа. За гал ордууд ч өөрөө бас нөгөө хон арслан орднууд байж байгаа шүү дээ тий. За тэгэхээр ийм аялал дуртай, хурдад дуртай, ийм экстрем юм дуртай, гинти юм дуртай ч юм уу тий. Иймэрхүү хүмүүс байна. Айгүй юм нөгөө одоо экстраверт гэдэг шиг одоо нөгөө ийм харилцааны бизнес ч юм уу тий. Ийм хүмүүстэй харилцахдаа ямар ч асуудалгүй ч юм шиг гэл одоо юу гэдэг ч юм дээ. Одоо нэг юм аялалт дуртай, ингээд амар юм хөдөлгөөнтэй амьдрах дуртай иймэрхүү хүмүүс байна. Айгүй юм хөдөлгөөнтэй хүмүүс байна гэж бас харагдаж байна. Ер нь нумын ордын амар хүчтэй орж ирж байгаа. Тэгэхээр бас нумын ордны бас тэр нөгөө нар сар мандалттай ордтой хүмүүс бас байж магадгүй гэж орж ирж байгаа шүү. За тэгэхээр манай 2 дугаар группийнхаа бод энергийн шалгалтаараа болвол ийм байна. Ямар ч байсан гэсэн одоо гэр бүлтэй холбоотой, ажил карьертай холбоотой, харилцаатай холбоотой амар юм урт хугацааны төлөвлөгөө гаргаж байгаа хүмүүс байна. За тэгээд тэр урт хугацааны төлөвлөгөөн дээр гинт ингээд амар завгүй болцсон. Ингээд гэлс нөгөө хэлсэн шүү үйл хөдлөлүүд нь өглөө болол орой болол нэг тохиолдол 5 тохиолдол явж байгаа хүмүүс байна. За тэгээд удаан хугацаанд бас төвчж явсан зүйлүүд гинт ингээд хөдлөөд ингээд мэдэх ёстой зүйлээ мэдээ, таних ёстой зүйлээ таниад одоо ингээд шийдвэрүүдийг гэлс гаргаад явж байгаа энерги бас байна. За тэгэхээр иймэрхүү энергитэй хүмүүс байна. За тэгээд иймэрхүү энергитэй хүмүүс байвал таад маань зөв группыг сонгосон гэж үзнэ. Ямар ч байсан гэсэн өнөөдрөөрөө бол яваагүй гэж хэлсэн шүү дээ. Илүү урт хугацааны ирээдүгээ харж явж байгаа. Тэрлүүгээ бас нэлээд тэмүүлээд үйлдэл хөдлөл авч байгаа хүмүүс байна. За энергийн шалгалт манай 2 дугаар групп дээр нэлээд урт боллоо. Гэхдээ санаа зовдгоо дараагийн сэдвүүдийг ч гэсэн дэлгэрэнгүй ярихыг хичээнэ. За одоо таны амьдралд одоо ойрон 3 сарын хугацаанд ямар гинти эргэлтүүд ирж байгаа вэ гэдэг дээр тайлгаар хүзэр гараад ирсэн. Ace of Wands 10-ын сэлэн болоод 7-гийн сэлэн бүр 2 сэлэн үзэр гараад ирсэн.
яг яах гээд байна вэ гэдэг шиг те. За тэгэхээр нэг юм шинэ эхлэлтэй холбоотой байна. Юуг яг шинээр эхлүүлэх гээд байгаа юм ч юм уу те. Одоо Эйсэн монд ч юм болохоор одоо юм гоё юм гал асж байгаа. За тэгээд энэ гал асж байгаа энерги болохоор одоо би нэг шинэ ажилд орохороо тэр ажилдаа ингээд нөгөө амар ич хүчтэй эхэлдэг штэ юм шинээр эхлэхээр тэр энерги эхлэхэд байгаа байхгүй юу. Тэгэхээр ерөөхдөө нэг юм шинэ ажилд орж байгаа, ажлаа сольж байгаа. За эсвэл салж байгаа, эсвэл харилцаа шинээр эхэлж байгаа ч юм уу. Эсвэл аялахаар явж байгаа, өөр улс орн руу явж байгаа. За иймэрхүү энергиуд ер нь бол ажиглагдаж байна. Ирэх 3 сарын хугацаанд илүү нэлээд нэг юм гал ассан, амар юм шинэ хүсэл эрмэлзэлт автсан. Тэгээд нэг юм амар илүү юм зөрөгтэй болж байгаа. Ийм энергиуд айгүй эхэлж байна. Ирэх 3 сарын төлөв байдал дээр. Тэгэхээр ямар нэгэн зүйл дээр амар урам зориг аваад хөдөлж байгаа энерги байна. Та магадгүй надад энэ байгаа fault line-тай холбоотой юу гэж орж ирж байгаа юм гэхээр одоо яг амьдралд чинь тохиолдож байгаа тэр нэг бүтлгүүдэд байгаа зүйлстэй бас холбоотой байж магадгүй гэж харагдаад байна. Тэрнээсээ үүссэн нөгөө гинтийн шийдвэрүүдээс шалтгаалаад дараа чинь одоо өөр юм хийж эхэлж байгаа ч юм уу, өөр харилцаараа болж эхэлж байгаа ч юм уу, эсвэл ганцаараа байж эхэлж байгаа нүүгээд шинэ байранд орж байгаа ч юм уу. Иймэрхүү энергиуд айгүй харагдаж байна. Тэгээд нөгөө яг л нүгээд шинэ байранд орчоод тэндээ нөгөө тогтчуулах гад нэг амар excited байдаг штэ хүн. За яг тийм энерги гэсэн үг. За тэгээд бас одоо шинэ ажилд орсон, эсвэл шинэ төсөл гоё эхэлж байгаа ч юм уу те. За тиймэрхүү зүйлтэй холбоотой гоё нэг юм шинэ зам руу ямар ч байсан татагдчихж байгаа энерги байна. За тэр жоохон нэг юм бас ингээд шууд бүх зүйл ногоон гэрлэр гэсэн утгатай гэж харагдахгүй байна. 19 сэлэм гарч ирсэн байгаа. Энэ ялцчихгүй энэ fault line-тай холбоотой гэж би хэлжсэн шүү дээ. Тэр нэг өөрсдийн чинь айгүй чухал гэж бодоод идэг байсан асуудалтай холбоотой. Та хэдийн нэг зүйл дуусж байгааг айгүй харуулад байна. Яг юу ч юм бидний зөндөө олон хүмүүс үзэж байгаа учраас тэр хүмүүсийн амьдралд юу ч тохиолдож байж магадгүй. Учираас энэ хайр дурлал, бизнес, карьер юу ч байж болно. Бидний амьдрал тааварлашгүй. Тааварлашгүй бөгөөд бид нэр одоо гинтийн зүйлсээр дүүрэн байдаг. Яг л ийм үг орж ирж байна. Тэр нэг хуучин цикл хагдж байна. Тэгээд та нар угаасаа тэр хуучин хаагдж байгаа зүйлдээ өөрсдөө сэтгэлээрээ бүр ингээ явцсан. Би угаасаа энийг дахиад үргэлжлүүлж чадахгүй юм байна өө гэдэг энерги дээр очсон байгаа харагдчихин гэсэн үг. Ингээд тэр явуулж байгаа зүйл чинь хамгийн гол нь та нарын ингээ бүр юм хүчээр барьж байлгаад байсан зүйл байгаад байгаа аахгүй юу? Эсвэл ингээл ажил карьер ч юм уу тэг ингээл хүчээр байгаад байсан. Харилцаа ч юм ингээ хүчээр тавьж явуулж чадахгүй байлгаад байсан ч юм уу? Эсвэл нэг төлөвлөгөө зохиочоод тэрэндээ энэ бүтэх ёстой гэдэг ингээ хүчээр өөрийгөө зовоогоод байгаад байсан. Тиймэрхүү зүйлсүүд аягүй мэдрэгдэж байгаа гэсэн үг. За тэгэхээр жоохон өвдөлттэй байж магадгүй энэ өөрчлөлтүүд. Гэхдээ та хэд санаа зовлтгүй нар мандж байна. Та хэд одоо тэр өөрөө хостойгоо зовоодог байсан зүйлийг тавьж явуулна гэдэг чи өөрөө нэг гиснээ сайн мэдээ гэж би хэлэх гээд байна. Тэр зүйлийг одоо би энэ зүйлээр ингээд өөрийгөө гоё хайрлаа тижээгээд байна гэж бодсон чинь үгүй исэн байлээ гэдэг мэдрэмж авч байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ дээр би баяр хүргэе гэж хэлээд байгаа юм. За тэгээд 7-гийн сэлэм гарч ирсэн. Энэ дээр надад айгүй анхааруулах шиг харагдаад байна манай 2 дугаар группийнхэн дээр. За нэг юм 10 хударгаар явагдсан зүйлс бас байна. Эсвэл та хэд өөртөө бас яг 100% ажиллаж чадахгүй өөртөө яг үнэнээ хэлэхгүй өөртөө судлаа хэлээд байсан зүйлсүүд байж болно. Энэ биш те бас юм 10 хударгаар ярьсан нуугдсан зүйл байна. Та хэд мэдхгүй ч юм уу те. Тэр зүйлүүд айгүй одоо тэр зүйлүүд мэдэгдэж байгаа танигдж байгаа энерги байна. Ойрон 3 сарын хугацаанд.
Яг нэг одоо амьдралд чинь ингээл хэцүү зүйл тохиолдол байсан. Энэ яг юунаас үүссэн юм бэ? Энэ шалтгаан юу байсан бэ гэсэн чинь магадгүй хин нэгэн хүн хорлцсон байдаг ч юм уу, эсвэл хин нэгэн хүн хор хутгацсан, хов хутгацсан байдаг ч юм уу. Иймэрхүү зүйлтэй холбоотой гоор та хэд зарим нэг зүйлийг айгүй тодорхой болгож ирж байгааг гэж харагдаж байна. За, иймэрхүү энергиуд ерөөхдөө ажиглагдаж байна. За, тэгээд манай 2 дугаар группийнх нь нэлээд өөрийгөө ингээд хэцүү байсан ч гэсэн зүгээрээ чи чаднаа, зүгээр болно, итгэж гин, би өөртөө итгэж гин гэж ингэж амар хүчилж явсан байна удаан хугацаанд. За тэгээд тэр хүчилж явсан зүйл чинь тисэж тесрэн гэдэг шиг юм болж байгаа байхгүй юу? Иймэрхүү зүйлсүүд ер нь амьдралдаа яг тохиолдож байгаа мөч эсвэл ойрон 3 сарын энерги дээр айгүй хүчтэй харагдаж байна. За тэгээд хин нэгэн хүний бас худлаа дүр эсгэлтүүд танигдана гэж бас орж ирж байгаа шүү. За ажил карьерийн тал дээр бол гоё шинэ боломжууд дүүрэн сард байна гэж харагдаж байна. Нийт төр зургаараа бол за ер нь бол жоохон нэг юм хинд итгэхээ айгүй бодох хэрэгтэй гэдэг бас анхааруулгууд орж ирж байна. Хүн болгонд итгэдэж болохгүй, ер нь итгэлгүй хүмүүсээс жоохон болгоомжлох хэрэгтэй гэсэн тохио бас айгүй өгж байна. Ер нь бол таны цаг хугацаагаа зарцуулж байгаа зүйл, таны энерги зарцуулж байгаа зүйл, таны одоо төлөвлөгөөнд оролцсон тийм ингээд тэр болгон таны санаа, таны энерги, таны цаг хугацаа тэрийг хүн болгонд битгий яар гэдэг зөвлөгөө орж ирж байна. Тэр зөвлөгөө нь одоо таны цаг хугацаа үнэтэй штэ, таны энерги үнэтэй штэ. Тэрийг хэн нэгэн хулгайлаад ураагаад хийх. Эсвэл цагийн чинь дэмий өрөх асуудлууд үүсч магадгүй учраас зарим зүйлийг чимээгүй хийгээрэй гэж хэлж шүү. За тэгэхээр иймэрхүү мессежүүд орж ирж байгаа. Бас ер нь бол болохгүй зүйлүүд болохгүй байдаг юм байна шүү. Тэрийг дахин оролдоод болох гээд өөрийгөө бити зовоогаараа хамаг энерги өрнө шүү. Илүү ухаантай байгаад илүү одоо өөрийгөө хамгаалаад өөрийгөө хайрлаад өөртөө хэрэгтэй өөрийг чинь гэсэн хүмүүстэй цаг зав энерги зарцуулаа гэдэг зөвлөгөөнүүд ер нь орж ирж байгаа маа. За тэгэхээр ийм байна. За 2 дугаар группийнхан дараагийн асуулт болвол одоо анхаарах ёстой зүйл юу байгаа юм бэ? 23 сарын ирээдүйдээр за тэн дээр 9 сэлэм, хатны аяга, The World гэдээ бас нэлээд том үзрүүд гарч ирж байгаа юм аа. За ер нь манай 2 дугаар группийнхан өөртөө нэлээд жинтэй ч хүмүүс байна. Жинтэй ч бодолтой, жинтэй ч одоо айгүй юм хүчтэй энергитэй хүмүүс байна. Дээрээс нь гарч ирж байгаа үзрүүд бас айгүй хүчтэй мессежүүд орж ирж байна гэж харагдаж байна. За ер нь бол бусдын энергийг өөрөө өөрлөөр авах гэдэг хэрэггүй 23 сар. Ер нь өөрийгөө л бод гэсэн мессеж нийт зургаараа харагдаж байгаа байхгүй юу? За 9 сэлэм жоохон айдас давтах гэдэг. Эсвэл өөрийгөө буруутгах гэдэг. Энэ нэг юм бидний дотор байдаг дотоод тэр дарамт, дотоод айцыг илтгээд байгаа байхгүй. Тэгэхээр одоо ер нь бол жоохон өөрийгөө тайван байлгахгүй байна шүү. Өөрийгөө эсвэл манай 2 дугаар группийнхан биш дээ ингээд нэг юмд санаа зовхороо тэрийг ингээд амар ингээд хэтрүүлж бодоол ургуулж бодоол эсвэл хин нэгэн хүний энергийг айгүй ингээд өөр дээрээ аваад идэг хүмүүс байна гэж харагдаад байна. За тэгэхээр айдсан ч гэсэн тэр хайцыг та бас ингээд амар томруулдаг байгаад байгаа харагдаад байгаа байхгүй юу? Тэгэхээр 9 сэлэмдэр юу гэж хэлж байгаа юм гэхээр айдас болгон ч үнэн биш байна. Тэ чиний тэр бодол толгой дотор чинь нэг асуудлыг ингээд төсөөлчих юм бол тэрийг энэ асуудал энэ аягүй том юм гэд ингээд ургуулж бодох төлөвтэй байна. Тэгээ өөрийгөө ингээд зиннээсээ болоод бас өвтгөчч магадгүй байгаад байна. Өөрийгөө жоохон амар тайван байлга. Тэр зүгээр л чиний бодол болохоос бодит амьдрал биш, бодит байдал биш. Тэрийг өөрөөсөө байнга сануулж авах хэрэгтэй. За Queen of Cups бас юу хэлж байгаа юм гэхээр та хэд угаасаа амар мэдрэмтгий хүмүүс байна. Одоо зүн совин дөртөө
ер нь хүмүүсийн энергийг айгүй өөр дээрээ авах гэдэг тий хүмүүсийн харцнаас мэдэрдэг дууны өнгө аясаас мэдэрдэг за ер нь тиймэрхүү айгүй мэдрэг хүмүүс байна. За тэгэхээр бүх хүний тэр энергийг өөр дээрээ авах хэрэггүй шүү дээ. Тэн дээр одоо ямар нэгэн хамгаалалт одоо ямар хамгаалалт хийх ёстой чинь одоо өөрийгөө тайвшруул. Тэг хүний энерги бол хүнийх л ахгүй таних биш. Та тэр хүний өмнөөс тэр хүний энергийг авах ямар хэрэгтэй юм л ахгүй. За тэгээ world төр үзэр гарч ирсэн, ертөнц үзэр гарч ирсэн. Хувь тавилангийн эргүүлэг буюу та хэдийн амьдралын нэг үе шат дуусаад нэг үе шат эхэлж байна. За тэгээд ойрон 3 сарын хугацаанд одоо нэг үе шат дуусна гэдэг чинь тэр дуусж байгаа үе шат чинь бол төгсгөл биш ээ. Тэ төгсгөл биш амьдрал чинь үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Зүгээр тэр нэг давж туулж исэн тэр нэг хүнд хэцүү үе ард үлдчихээн. Тэ тэндээс та сурах ёстой зүйлээ сураад цаашаа явж байна гэсэн мессеж орж ирж байгаа байхгүй. Тэгэхээр одоо ямарваа нэгэн амьдралд чинь тулгарсан асуудал юу ч байд энийг ингээд даван туулж чадахгүй гэж битгий бод. Бидний амьдралд юу ч тохиолдсон уналт хүн яаж ч дампуурж исэн, яаж ч хаягдж исэн заяа. Бидний амьдрал үргэлжилдгээрээ үргэлжилнэ. Ерөөсөө ийм л үг гарч ирж байхгүй. Манай 2 дугаар группийнхэн та нар энийг давж гарч чадна. Битгий санаа зов, давна, тэ. Юм болгоныг бид нэр хүчлээд угсаа ямар ч нэмэргүй байдаг. Дахиад л хэлээ болохгүй зүйл бол болохгүй л байдаг. Тэгэхээр та хэд маань амьдралын нэлээд том шалгуур дээр явж байна. Энэ шалгуурыг та нар даваад гарна. Гарсны дараа сайхан болно. Амьдрал угаасаа уналт бусалтаар дүүрэн байдаг. Та ганцаараа зовоод, та ганцаараа даван туулаад яваа юм бишээ. Хүн болгонд тохиолддог асуудал. Хүн болгон уналтыг мэдэрдэг, босалтыг мэдэрдэг. Тэгэхээр тийм байдлаар өөрийгөө тайван байлгаарай. Одоо бид нарт хорвоо ертөнцийн дээр бид нарыг зовоох өчнөн зүйл байгаа. Тэ гадуур хүмүүс амар стресстэй байна. Тэ зам дээр жолоо барьж явах гэж юу болдог вүлээ. Ийм байхад бид нар өөрийгөө зовоох ямар хэрэгтэй юм бэ? Эсрэгээрээ тэ бид нар өөрийгөө хайрлаж бид нар өөртөө илүү гоё сайхныг өгөх, илүү гоё сайхан үг хэлэх чи чаднаа лахгүй юу? Та нар угаасаа хангалттай хүчтэй хүмүүс хүнд дааж чадах хэмжээнийх нь зовлон өгдөг. Тэгэхээр манай 2 дугаар группийнх ийм байгаа шүү. Та хэд маань битгий санаа зовоорой гэдэг би мессежийг өгж байгаа юм аа. За тэгээд манай 2 дугаар группийнхан Fault Line, Queen of Cups та хэд маань бас амьдралын аягүй том хувь тавилангийн эргүүлэг дээр явж байгаа учраас The World Enter гээд гой комент бичээд үлдээгээд өгөөрэй. Та хэд юм сэтгэгдэл бүрийг би нэгт нэгэнгүү уншдаг. Тэгэхээр тоохгүй өнгөрөөлөө гэж бодлохгүй бичмээр байгаа зүйлс сүдээ сайхан бичээд үлдээж болно. Тэ юу мэдэрснээ бичээд үлдээж болно. Тэгэхээр бүрт чинь бас тэндээс нэг дотор байгаа юмаа бас гаргаж идэг байхгүй юу хүн. Тэгэхээр та хэд маань комент хэсэгт бас ингээд юмсуудаа, бодлуудаа, сэтгэлүүдээ хуваалцчихвэл би их баярлнаа. За тэгээд нээлттэй уншлага зөвлөгөөнүүдийн хувьд бол ийм байлаа. Нэмэлт хэсгийн мэдээлэл болохоор яг хайр дурлалын харилцаан дээр ирэх 3 сарын төлөв байдал болоод зөвлөгөөг авч өгж байгаа. За мөн яг ажил карьер мөнгө санхүүгийн төлөв байдал болоод зөвлөгөөг авч өгж байгаа. За дээрэс нь өвөг дээдсээс өгж байгаа нууц мессеж гэдэг сэдвтэй мессежүүдийг би яг өвөг дээдсээс нь таныхаа өвөг дээдсээс авч өгж байгаа. Та хэд маань нэмэлтийг сонирхох юм бол би нэмэлтийн мэдээллийг үргэлж тайлбар хэсэгт болон комент хэсэгт, пин комент хэсэгт бүх линк одоо яаж нэмэлтээ авах тайлбаруудыг оруулаад өгсөн байдаг. Та хэд маань санаа зовлтгоо ороод мэдээллүүдээ аваарай. За тэгээд өнөөдрийн бичлэгийг манай энэ лам гээд ийм гоё энергийн энэ цагаанууд нь бол энергийн лаанууд юм байна лээ. Ийм гоё савлгаатай, маш гоё үнэртэй ийм гоё одоо энергийн лаануудын саваа хүртэл өөрсдөө цутгадаг. За ийм энергийн лаа болоод одоо энэ саарл нь болохоор ийм
мөнгөний лав. Ажил, карьер, тэг бүх зүйл дээр мөнгө санхүүг ивент төчидэг. Ийм гоё энергийн мөнгөний лав байж байгаа. Эдгээр нь 250-ын хэмжээтэй юм байлээ. Эдгээр болохоор ийм 500 мг-ийн хэмжээтэй ийм гоё органик ланууд байж байгаа. Органик гэхээрээ асаад 3-4 цаг асж исэн ч маш удаан олон цагаар асан. За дээрэс нь одоо ямар ч хүний биед хор хөнөөл байхгүй, ямар ч хор байхгүй гэсэн үг. Одоо жишээлбэл та бас энэ доторхыг харах юм бол энэ ингээд модон голтой байж байгаа. Ийм гоё модон голтой асдаг. За тэгээд энэ дотор байгаа утсан голнууд нь бас юм яг ийм даавн утсан голтой. Одоо ингээ асаагаад сууж хахад амар гоё тансаг үнэртэй би ингээд бичлэг хийгээ сууж хахад бол бүр амар гоё мэдрэмж авч байгаа байхгүй. Энэ нь болохоор юм 100 мг-ийн хэмжээтэй ийм ланууд байгаа юм лээ шүү. Та хэд маань захиалгыг хүсвэл Lam Cig Candles гэдэг Instagram хаяг болон Facebook пэйжүүд байгаа юм лээ. Би энд ингээд зургийг нь оруулаад өгье. Та хэд маань дагаарай. Лануудаа чат бичиж захиалаараа удахгүй вебсайт нь бас ашиглалтанд орох юм байна лээ. Вебсайтаар нь захиалга хийж болно. Дээрээс нь ийм гоё бас нөгөө жевелрийн үнэртэй усгай сайхны бүтээгдэхүүн тий юу ч байдгийн гоё зүйлсээ тавих юм нөгөө суур тавиурууд бас амар гоё хийж байгаа юм байна лээ. Тэгээ одоо лаа захиалж байгаа хүмүүстэй айгүй гоё бэлэгтэй дандаа бэлэгтэй лаануудаа хүргэлттэй өмнөх өдрийн захиалаад маргааш шин шууд хүргэлтүүд нь гарч байгаа юм байна лээ шүү. За тэгээд та хэд маань бас сонирхох хүсвэл лаануудаа захиалаад аваарай гэж зүйлээ. За ингээд та бүхэндээ чин сэтгэлээсээ талархал илэрхийлээ. Дараагийн бичлэгээрээ уулзцгаая. Баяртай. За манай 3 дугаар группийнхан маань уншлагатай тавтай морил. За манай 3 дугаар группийнхан бол The Animal гээд энэ архетипаас сонголтоо хийсэн хүмүүс байгаа. За энергийн шалгалт хийхэд 8 аяга, 9 зоос, string гэдэг хүзрүүд маань ерөнхийдөө гарч ирсэн байж байгаа. Манай 3 дугаар групп дээр. За тэгэхээр манай 3 дугаар группийнхан одоо яг нэг юм за би айгүй их юм нэг байрандаа удаан байсан. За эсвэл би энэ харилцаан дээр би айгүй их зүйлийг өгсөн, өөрийгөө золиослсон. Гэхдээ би одоо ийм энэ байрандаа удаан гацмааргүй байна. За эсвэл би одоо өөрийн хийхийг хүсэж байгаа зүйлийг айгүй хиймээр байна гэсэн нэрэг дээр байна гэж харагдчихээн. За энэ нь нэг юм хайр дурлалын харилцаа, гэр бүл, ажил, карьер юун дээр ч байж болно. За тэгэхээр нэг юм та одоо байгаа цаг хугацааны өмнөх нь нэг өөр хүн байсан бол одоо тэрийгээ би өөрчлөгдмөр байна, би өөр зүйл хүсэж байна гэд өөрчлөгдөхийг хүсэж байгаа яг тэр энерги дээр байгаа гэж харагдчихээн гэсэн үг. За илүү юм би амар тайван баймар байна гэдэг энерги рүү очиж гин гэж харагдчихээн. За тэгэхээр бас айгүй юм зүүн савын өндөртэй байна. За зүүн савын өндөрсөд одоо ямар нэгэн асуудал үүссэн бол би энэ дээр чи илэрч чинь зүудний оронд ирж чинь ч гэдэг ч юм уу. Юмсыг ингээд хэлж яг ухаанаар бодож хэлж тааварлавшгүйгээр та өөрөө мэдрээд байгаа. Тэгэж одоо зүүн савын айгүй ажиллаад байна гэж харагдчихээн л та. За тэгээд мөн айгүй одоо өөрийнхөө замыг сонгох, бие даах, ингээ өөрийнхөө эрх чөлөөг одоо номер 1 тавих, би өөрийгөө сонгомоор байна, би өөрөө чадна, би ингээ өөрийгөө авч явж чадна гэдэг энерги рүү айгүйх орж байгаа. Эсвэл одоо яг тийм энергитэй байгаа хүмүүс байна гэж харагдчихээн. За эсвэл нэг бизнес, нэг ажил, за нэг бүтэн цагийн цалинтай ажил дээр суудаг байсан бол тэргээ би одоо өөрөө би дагаад өөрөө бизнес эрхлээд явж чадах юм шиг байна гэж боддог ч юм уу те. Эсвэл хайр дурлалын харилцаан дээр хин нэг хүнтэй хамт байсан бол би илүү одоо юу гэж боддог чинь те. Одоо би жоох өөртөө надад цаг хугацаа орон зай хэрэгтэй байна гэх нэг юм би даах энергитэй байна гэж харагдчихээн. Илүү юм өөртөө
гоё анхаарал өгөх, өөрийгөө гоё хайрлах, өөрийнхөө санхүүг доктортой болгох ингээд гэсэн нэг юм өөрийнхөө орон зайг илүү одоо өөртөө тохирсон, өөртөө таалагдсан энергитэй болгох тэр энерги дээр очсон байна гэж харагдаж байна. Илүү өөрийгөө хайрлаж байгаа. Энергитэй байна гэж харагдаж байна. За манай 3 дугаар группийн мөн айгүй хүчтэй хүмүүс байна. Стрэнг үзэр таад дээр маань 2 удаа гарч ирсэн юм аа. Тэгэхээр таад маань ялтчихгүй айгүй юм удирдан зохион байгуулах чадвар өндөртэй. За тэгээд бас айгүй юм дотоод хүч өндөртэй хүмүүс байна. За тэгээд хин нэгнээс хараат биш те хинээс ч одоо зөвшөөрөл хүсэхгүй байгаа тийм энергитэй байна гэж айгүй харагдаж байна. Амар гоё. Та эдийн энерги айгүй гоё мэдрэгдэж байна. За тэгээд бас өөрийнхөө зүнс хувьд бас айгүй анхаарал өгж байгаа энерги байна. Тэгээд өөрийгөө дахиад би одоо хин нэгнээс болоод тэгээ ямар нэгэн ажил карьер мөнгө юунаас ч болоод би өөрийгөө ингэ золиослохгүй би өөрийгөө цаг хугацаа энергийг өрөхгүй гэсэн тийм айгүй би даасан өөрийгөө гэсэн энерги дээр очсон байгаа харагдчих байна. Манай 3 дугаар группийнхан маш гайхалтай энергитэй харагдаж байна. За тэгээд аягны үзэр байна. Загас мэлхий хилэнцгийн ордныхон маань байж магадгүй. Заавал энэ ордных гэсэн үг биш те. Ерөнхийдөө одоо юмсыг айгүй гүн мэдэрдэг хүмүүс, дотоод мэдрэмж өндөртэй, бусдыг одоо өөрийнхөө оронд тавьж бодож үздэг, айгүй сэтгэл сайтай, бас юм зүн совин өндөртэй. Тэгээ юмсыг айгүй юм сэтгэлээрээ шийдэх гэд байдаг хүмүүс, ерөнхийдөө төрлийн хүмүүс юм аягны үзэрт харилцагдаад байгаа байхгүй юу. За бас айгүй ингээд юмсыг айгүй удаан твчдэг, ингээ өгөөлэдэг, тэг өөрийгөө золиослуулдаг, тэгж жаад хэлэхгүйгээр ингээ чимээгүй яваад өчтдөг төрлийн хүмүүс байна гэж харагдаж байна. За тэгээ зоосны үзэр байна. Өхөр охин материал ордныхон маань бас байх магадлалтай. За тэгэхээр энэ нь болохоор илүү ялангуяа охины энерги бас айгүй хүчтэй орж ирж байна. Амар юм өөрийгөө хөгжүүлэх хүсэлтэй, бие даасан энергитэй, амар юм мөнгө санхүү карьер дээр айгүй төвлөрдөг. Ингээд амьдралаа айгүй юм орлого ихтэй байлгахыг хүсдэг ч юм уу те. Ер нь ийм энергитэй хүмүүс айгүй хажиглагдж байна. Амар юм бие даасан хинээс ч хараат буус юм миний амьдрал юм амар гоё дээд зэрэглэх байх ёстой ч гэдэг ч юм уу те. Тийм байдлаар ингэж бодож байгаа өөрийгөө айгүй юм амьдралаа би мөвчтэй босгох хэрэгтэй гэдэг энергитэй хүмүүс байна. За бас арслангийн орд эсвэл ер нь арслангийн орд бас айгүй хүчтэй байна. Стрэнг үзэр байгаа учраас энэ өөрөө бас арслангийн зурагтай байж байгаа. За бас нумын ордныхон маань бас байна. Хоньны ордныхон маань бас байж магадгүй байна. Айгүй юм гал энергитэй. Маш их хүчтэй. Би өөр нь өөрийгөө хинээс ч болдог алдахгүй гэсэн одоо юм зөвхөн өөрийн гэсэн үзэл бодолтой ийм хүмүүс байна гэж харагдаж байна. За тэгэхээр энэ ордны хүмүүс маань байх юм бол таад маань зөв группээ сонгосон гэж үзнэ. За заавал ордоор бас хязгаарлахгүй иймэрхүү мэдрэмж бодолтой хүмүүс маань бас байж болно. За тэгээд таарахгүй бол таад маань бас бусад группээ сонсож үзэж болно. 2 групп бас давхцаж болдог. За тэгэхээр иймэрхүү энергитэй байна шүү. Энерги шалгалтын хувьд болвол за одоо хэдүүлээ гол асуулт руугаа орцгоё. За таны амьдралд ойрын 3 сарын хугацаанд ямар одоо гинтийн өөрчлөлт эргэлтүүд тохиолдохоор байгаа вэ гэдэг дээр 6-гийн аяга тэгээд стрэнг үзэр дахиад гарч ирсэн. За тэгээд 8 аяга гарч ирсэн байж байгаа. За тэгэхээр ерөнхийдөө бол ойрын 3 сарын ирээдүйдээр бас юм өнгөрсөнтэй холбоотой мессежүүд айгүй орж ирж байна. Өнгөрснөөс хэн нэгэн хүн холбогдох, хуучин офис орчин ажил карьераас бас хэн нэгэн хүн гинт холбогдох, хамтрах санал тавьж хийж болно ажил карьерийн хувьд. Харилцааны хувьд болохоор өнгөрсөнд харилцаж исэн хүн, өнгөрсөнд хамт байсан хүн, эсвэл бага наснд хамт байсан хүн, таньдаг байсан хүн ч юм уу. Тэндээс айгүй бас хүмүүс холбогдох энерги байна. Эсвэл та бас өнгөрснөө айгүй их бодох. Ойрын 3 сарын хугацаанд тэр нэг өнгөрсөндөх бодлоодыг бас айгүй бодохоор өнгөрсөндөх тэр нэг мэдрэмжүүдийг бас айгүй бодохоор байгаа энерги
харагдаж байна гэсэн үг. За өнгөрсөнтэй холбоотой л тэр нэг асуудлууд 23 сард бас юм орж ирэх гээд байна. За тест карт гарч ирсэн. За ерөнхийдөө нөгөө таны юм хүч өөрийнхөө мэдж байгаа, өөрийнхөө үнцнийг мэдж байгаа. Айгүй юм өнгөрснөөс хэн нэгэн хүн орж ирсэн ч та нэг тэн дээр одоо өнгөрсөнд магадгүй өөр байсан байж болох ч одоо бол та юм айгүй юм хүчтэй өөр энергитэй болцсон. Энэ өнгөрсөн дэх зүйл дахиад надад ороод ирсэн ш би нэх энэ одоо өөрийгөө нэг халтаал өөрийгөө золиостол ингэж ахгүй гэдэг юм энерги дээр очсон байгаа даа харагдаж байна. Илүү юм хүчтэй болсон. Хүчтэй байдлаач дахин алдахгүй байгаа. Яг өөрийнхөө хүсэл мөрөөдөл, өөрийн бодол, өөрийн үзэл санаандаа бат цогсож байгаа энерги байна шүү гэж харагдаж байна. За тэгээд 8-ын аяг гарч ирсэн. За ерөнхийдөө бол ер нь та хэд маань 23 сарын энерги дээр би өөрийн хүсэж байгаа миний амьдралаас одоо би хүсэж байгаагаасаа ч илүү ихийг би өөртөө татчих авч чадна. Тэ? Би өөртөө илүү амар тайван, илүү мөнгөтэй, илүү одоо баян чинэлэг, илүү гой сайхан ихтер нөхөртэй гэр бүлтэй ийм амьдралыг бүтээж чадна гэдэг ийм эсвэл би илүү амар тайван байна гэд яг нэг юм өөрийнхөө хүсэж байгаа энерги дээр очиж байгаа харагдаад байгаа байхгүй юу? Өнгөрснөөс тэр хин нэгэн хүн ирэх, тэр өнгөрснөөс ямар нэгэн асуудал ирэх байсан ч гэсэн тэрэнд нэх ингээд ач холбогдол өгөөд байхгүйгээр өөрийгөө би угаасаа илүү хүчтэй, би илүү зөв замаараа алхаж байгаа, би яг зөв замаараа явж байгаа гэдгийг мэдчихин гэсэн ийм одоо байр суурьтай байгаад байгаа харагдаж байна. Энергийнхаа хувьд болол за тэгээд хайр дурлалын харилцаан дээр магадгүй нөгөө нэг тавтагдаад байдаг циклүүд идэг штэ тий. Тэрийг бас харуулж иж магадгүй байгаад байна тий. Таныг ингээд сул талыг мэддэг, зөөлөн талыг мэддэг, таныг яаж тантай яаж харьцаж танаас яаж авахаа мэддэг тийм хүн бас холбогдож гинт гарч ирж магадгүй. Гэхдээ та өмнө нь ингээд байнгын л тэр хүнд ингээд автаал те ингээд тэр хүний гарч ирэхэд арганд нь орчоод байдаг байсан бол одоо болол 93 сарын энерги дээр тэрэнд нэг автаад байхгүй дээ ер нь. Амар өөрийнхөө хил хязгаарыг тавьж илүү хүчтэй болсон байгаа харагдаж байна. За ажил карьерийн чиглэл дээр болохоор одоо өмнө нь хийжсэн зүйл ч юм уу те эсвэл ингээд өмнө нь одоо өмнөх бизнесээс ч юм уу ингээд дахиж санал орж ирж магадгүй байгаа дээ. Одоо хуучин ажлаас хуучин орчин ч юм уу те эсвэл нэг юм одоо тэр бол танд одоо өмнө нь та хүсэж мөрөөддөг байсан бол одоо болол нэг чухал гэж бас авч үзэхэ болцсон байгаа харагдаад байгаа аахгүй юу? За тэгээд манай 3 дугаар группийнхан 23 сарын ирээдүйдээр одоо зүүн сав амар хүчтэй ажиллаж байна. Аливаа нэгэн нөхцөл байдлыг тааварлаж мэдэрч байна, өөрчлөж мэдэрч байна. За дээрэс нь одоо юу гэдэг чинь би яг зөв замаараа явж байна уу? Би энэ замыг сонгох зөв үү ингээд нэг юм амьдралаа нэлээд төлөвлөж бодож эхэлж байна. Тэрнтэй холбоотой бас жоохон санаа зовнилууд орж иж магадгүй. Тэрэн дээр яг юу гэж зөвлөх вэ гэхээр ер нь өөрийгөө жоохон хүчлэх хэрэггүй л гэж хэлнэ. Таны одоо би таны дотроос тэр сүнс сэтгэл чи юу гэж хэлж чинь, таны зүүн совин чи юу гэж хэлж чинь тэр болгон ер нь зүүн совин чи айгүй хүчтэй ажиллаж байгаа учраас тэднэр нэг худлаа хийхгүй гэж бол хүзрүүд хэлээд байгаа. За иймэрхүү мессежүүд орж ирж байна. Өнгөрснөөс орж ирж байгаа тэр мэдээ хүн ажил карьер юу ч үгүй тэр ингээд таныг жоохон шалгалт маягаар гарч ирж байгаа харагдаж байна. Тэр шалгалтан дээр бол та нэг бүдрэхгүй дээ гэж харагдаж байна. Ер нь 23 сарын ирээдүй айгүй дайжгүй байна. За одоо энэ 23 сарын ирээдүйдэр таны анхаарах ёстой зүйл болон зөвлөгөөн дээр Ace of Pentacles, дөрвийн аяга, Page of Wands гэдэг хүзрүүд маань гарч ирсэн байж байгаа. За тэгэхээр эдгээр хүзрүүдээс маань болохоор за шинэ ажил карьерийн хувьд аюу юм шинэ мөнгөний боломж гоё шинэ саналууд орж ирэх гээд байна гэж харагдаж байна.
яг энэ таны гоё орлого болоод ингээ өсөд явах боломжтой тэр зүйл гоё эхлэх гээд байгаа харагдана. Энэ зүгээр нэг юм мөрөдөл биш. Яг юм бодит зүйл болж мөнгө болж яг таны гарт карманд ч орж ирэхээр ийм зүйл. Ойрон 3 сарын ирээдүйдээр харагдаж байна. За бас нэг анхаарах зүйл байна. Ер нь бол та жоохон юм зарим зүйлээс ажил карьерийн тал дээр ч юм уу, харилцаан дээр ч юм уу зарим зүйлээс жоохон залхсан байна. Жоохон юм сэтгэл ханамжгүй болцсон заяа. Тэрнээсээ болоод амьдралд ч орж ирэх гой сайхан зүйлсийг, хүмүүсийг, боломжуудыг алдах үедээ тэрэн дээр айгүй анхаараарай гэж хэлээд байна. За өнгөрсөн танд юу ч тохиолдсон байсан гэсэн одоо гой сайхан ирэх боломжуудыг хараарай. Тэрийг ерөөсөө алдаж болохгүй гэдэг зөвлөгөө маш чухал орж ирж байгаа. За тэгээ нэг энэ дахиад бүтлгүүтэх бах, энэ дахиад өмнөх чигээ ер нь бүтэхгүй бах уу гэд нэг юм хүмүүс өнгөрөөчдөг штэ. Тийм биш шүү. Тэр орж ирэх боломж танд яг хийсэн штэ бодит. Таны карманд яг мөнгө болж орж ирэх юм байгаа шүү. Тэрийг та аягуулсан анхаарах ёстой. Жижигч гэлтгүй тэр нэг боломж, тэр нэг саналыг, тэр нэг жижиг уулзалт ч юм уу тэр нэг хальт нэг хүнтэй таарад ярих яриа ч юм уу юу ч байж болно. Тэрийг тоохгүй өнгөрөөж болохгүй шүү гэж хэлээд байна. За page of wands биш дээ. Та нар дахиад энэ зүйлтэй холбоотой тэр нэг жижиг зүйлтэй холбоотой амар гоё урам зориг, тэр гоё гал энерги танал одоо нэгдэж орж ирж байна. Тэгээд ингээд нэг гоё туршаад үзье, гоё урам зоригтой бай. Тэ миний амьдрал энийг хэлснээр, энийг хийснээр ч юм ингээд айгүй гоё урам зоригтой байх юм шиг байна гэдэг ч юм. Иймэрхүү мэдрэмжүүдийг авахар байна. Та эдийн зүүн савын айгүй хүчтэй ажиллаад байгаа гэж хэлсэн шүү дээ. Тэрнтэй холбоотой тэр мэдрэмжүүдийг айгүй сайн анзаараарай. Гоё боломжуудыг алдаад явуулчих вэ? Тэрийг айгүй сайн анхаарахар байна шүү. Манай 3 дугаар группийнхан. За тэгэхээр ойрын 3 сарын анхаарах зүйл бол ийм байна. Өөрийгөө хаагаад гой сайхан боломжуудыг алдаад явуулчих ваа гэдэг мессежүүд айгүй орж ирж байгаа. Энэ юм ажил карьерийн талбартай айгүй шууд холбогдоод байгаа шүү. За тэрийг манай 3 дугаар группийнхаа айгүй анзаараарай. Энэ тэр жижиг санал, тэр жижиг боломж та нарын ирээдүйд маш хэрэгтэй. Амар том зүйл болж өсөх юм байгаад байгаа шүү. За хайр дурлалын тал дээр ч гэсэндээ хин нэгэн хүн дот тэг гомдцсон өмнөх X-тэй гомдцсон эсвэл ийм тийм байжгаад одоо дэрэгдэх хүнээ анзаарахгүй байх уу гэдэг мессеж байхгүй юу? Тэг гоё яг боломжтой хүнээ анхаарахгүй ингээ өөрийгөө хаагаад явуулчих үедээ тэрийг бас аягуулсан анзаарах хэрэгтэй байгаад байна. Ер нь ирж байгаа гоё боломжууд танд ирж байгаа. Тэр боломжуудыг ерөөсөө хааж явуулж болохгүй юм гэсэн ийм гоё сайхан мессежүүд манай 3 дугаар группийнхан дээр гарч ирж байна. Харах хэвээр зөвлөгөөн дээр бол ийм байна. За тэгээд нэмэлт онцлогын хувьд бол үргэлжлээд хайр дурлал болон харилцааны төлөв байдал болоод зөвлөгөөнүүдийг авч өгч байгаа. За тэгээд ажил, карьер, мөнгө, бизнес, санхүүгийн төлөв байдал болоод зөвлөгөө ойрон 3 сарын. За тэгээд өвөг дэцээс өгж байгаа нууц мессеж гэсэн юм сэдвтэй байгаа. Та хэд маань нэмэлтээ авахыг хүсэх юм бол би доор тайлбар хэсэгт болон пин комментоор маш дэлгэрэнгүй линкүүдийг оруулаад өгөн тухайн линкүүдээ сонгосон группүүдээ дараад ороорой. За нэмэлтүүдийн хувьд бол ийм байгаа. За өнөөдрийн миний бичлэгийг ивент итгэж байгаа нэг гоё Lani брэнд байна. Та бүхэндээ танилцуулъя. Та хэдэд бас хэрэг болж магадгүй гэдэг үүднээс танилцуулж байгаа юм шүү. За энэ лам гэдэг ийм гоё Lani брэнд өнөөдрийн бичлэгийг маань ийм гоё лаануудаар ивент хийж байгаа. Энэ цагаан өнгөтэй савлгаатай лаанууд нь болохоор энергийн лаанууд юм бэлээ. Гэр, офис, ажил, карьер хаанч байсан маш гоё энерги цэвэрлэх лаанууд, маш гоё хүчтэй энерги цэвэрлэх лаанууд байж байгаа. За энэ саарал савлгаатай нь болохоор мөнгөний лаа юм байна лээ. Гоё бизнесээ өргөжүүлэн ингэж хийе гэж байгаа л оффистоо гэртээ тэ маш гоё хэрэгтэй лаанууд байгаа. За би одоо ингээд өнөөдөр жингөө ерөөхдөө лага асаагаад ингээд сууж байгаа. Лаг танилцуулах юм бол органик, бүх зүйл нь органик хийцлэлтэй.
ямар ч юм хор байхгүй. Энэ лааны гол нь хүртэл ийм гоё модон гол одоо ингээ асчихтай хүртэл ингээд модон ингээд час гэдэг гоё дуурайд асаад байгаа байхгүй. За тэгээ энэ болохоор 500 мг-ийн савлгаатай юм байлээ. Цагаан өнгөтэй ийм гоё энергийн лав байж байгаа. Энэ хар саарал өнгийн савлгаатай нь болохоор мөнгөний лав байж байгаа. 500 мг ийм гоё том савлгаатай. Эднэр бол айгүй удаан цаг хэвчээ билээ. Би энийг ингээд асаагаад бараг 2-3 өдөр болж байгаа байхгүй юу. Дурлаад бүр. За эднэр нь болохоор 250 мг-ийн хэмжээтэй юм байна лээ. За дээрэс нь 100 мг-ийн хэмжээтэй гэдэг ингээд хэмжээ болгоноороо лаанууд нь ийм гоёор байж байгаа. За тэгээд бас одоо лааны суур, гоо сайхны суур, одоо гоо сайхны бүтээгдэхүүн, одоо жевелри тэ гоё чимэглэл бүх зүйлээ тавих юм гоё суурнууд байгаа юм байна лээ. Тэгээ одоо лааны захиалга өгж байгаа хүмүүстээ маш гоё бэлэгтэй илгээж байгаа юм билээ. Өмнөх өдрийн захиалаад лаанууд нь маргааш нь шууд хүргэлтээр очиж байгаа юм байна лээ шүү. Тэгээд өнөөдөр ийм гоё лаануудыг бэлгэлж одоо ивент итгэж ийм гоё лаануудыг би асаагаад сууж байна. Одоо ингээ асаагаад суухад амар гоё тансаг үнэртэй. Бүр үнэхээр гоё. Тэгээ бүх зүйл нь органик болохоор одоо нялх хүүхтэй жирэмсэн тэг ингээ гэрт асаагаад байж хаад ямар ч хор байхгүй. Эсвэргээрээ харин агаарыг цэвэршүүлэх ийм гоё органик бүтцтэй лаанууд байна лээ шүү. Ийм савлгаагаа хүртэл өөрсдөө цутгаж хийдэг юм байна лээ. За тэгэхээр юм байна. За та хэд маань нэмэлтийг авах юм бол тайлбар хэсэгт бичсэн байж байгаа. Энэ лаг сонирх юм бол хамцэг candles гэдэг би энэ хаягийг бас та хэдтэй бичиж оруулчин, тайлбар хэсэгт мөн оруулчин. Тэгээ та хэд маань Instagram муудалын пэйж Facebook пэйж хаягуд байдаг юм байна лээ. Ороод сайхан лаануудаа захиалаарай. Хүргэлтэнд ороод шууд гарчлах учраас аюу амар юм байна лээ шүү. Ийм гоё сэтгэлээ шингээж хийж байгаа. За тэгээ та бүхэндээ дараагийн гоё сайхан бичлэгүүдээр уулзцгаая. Баяртай.